Ингээ харахаар хамар маань жижигэрж ийн үгүй. Гэтэ бас их гоё зураг моргон дээр их гоё гарнаа юм чи. Яг цагаан. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр миний дараагийн влог тавтай морил. За энэ удаа би ямар влог хийх вэ гингүүд мейкаптай холбоотой влог хийн. Ер нь миний хийдэг төрөл жанрын влог бол биш. Би бол тийм амар мейкапчин тайпын хүн биш шүү дээ угаасаа. За тэгтээ гоё сүүлийн үед төрснөөс хойш жоохон таргалаад би маань жоохон ингээд нэг өөрийнх нь маань юм өмнөх байсан шиг гоё одоо хүссэн хуцаа өмсөж чадахгүй байгаа учраас нүүр үсэн дээрээ жоохон ач холбогдолтой явъя гэж бодсон байгаа. Ядаж би энэ гоё харагдахгүй маа гэхэд гоё нүрээ хөөрхөн бодчихдаг баймар шүү дээ. За тэгээ нэг ёсондоо ерөөсөө л би өнөөдөр өөрийнхөө мейкапыг хэрхэн хийх процессыг харуулна гэсэн үг. Мэдээж хэрэг өглөөсөө нүрээ угаацсан байгаа шүү дээ. Тэгээд нүрээ угаасны дараа яг мейкап хийхээс өмнө нүрэндээ айгуу гоё цэвэрлэгээ дахиж авдаг. Дахин цэвэрлэгээ хийж авдаг. За тэгээ миний цэвэрлэгээ ихэд энэ нөхөр айгуу гоё тусалдаг байгаа. Би нэрийг харуулж байна. За тэгээд энэ нөхрийн хувьд болохоор ерөнхийдөө ээж болсноос хойш бүр яг энэ бүтээгдэхүүнд уйлж хайлж дурлж байгаа гэх юм уу. Угаасаа ээж нар бол мэдж байгаа хэ өглөөнөөс орой болтол дуусахгүй их гэрээ ажил хизээ сольж дуусах нь мэддэггүй памперс гэл хар мянган байдаг шүү дээ. Одоо ингээл нөгөө орой заримдаа бүр яалтчихгүй ядраад нүүр цэвэрлэгээний зүйлээс бүр амар халшаад идэг. Би ер нь жоохон тэр талтаа залхуу төрлийн нөхөр байхгүй юу. Тэгээд өдөртөө ингээл өдөржингөө явж авчаад оройн дахиад ингээл давхар араас нь би ком түрхээд ахахаар заримдаа амар хэцүү санагдаад идэв. Заримдаа бүр тэгчтийн хэл байдаг болохоор энүүгээр зүгээр нүрээ бүр сайхан цэвэрлж аваад бүр нүрээ угаахчгүйгээр заяа цэвэрлж аваад тэгээд дээрээс нь маска тавиал унтаад өгчдөг. За тэгээ энэ болохоор би өмнө нь бас влогын дээр тайлбарласан. Daily өдөр тутмын одоо ингээд нөгөө юу цэвэрлэгээний пад байхгүй юу? За салфетик гэсэн. Тэгэнгүүт хамгийн гоё дотроо болохоор юм 4 үйлчлэгээтэй гэсэн хамгийн гол үйлчлэг нь бол мэдээж хэрэг цэвэрлэх. За цэвэрлж явах явцтай болохоор за би ер нь цэвэрлэнгээ тайлбарлаа явчих. Цэвэрлж явах явцтай маш гоё чийгшүүлдэг байгаа. Тэгээд цэвэрлэн, цайруулна, тайвшруулна. Та энийг заавалчгүй юу ягараа за өөрсдөө заавалчгүй энэ бүр шахаж мацсан дээр байна. Та юу ягараа өөрсдөө гоё хөдөлтөж авч хэрглэж үзээрэй гişтэй айгу бизи байдаг ээж нарт бүр ялангуяа юм яра хүүхдүүдтэй ээж нар олон хүүхдүүдтэй ээж нарт бол энэ бол зүгээр бест бүтээгдэхүүн гэж би санал болгож байна. За тэгээд хоёр дахь зүйл маань болохоор би нарны тас түрхдэг. За одоо шууд мейкап руугаа ороод тайлбарлал явчих те. За цэвэрлэгээ маань дуусны дараа нарны тусаа түрхдэг. Нарны тус маань болохоор энэ харагдах нөгөө буруу харуулад идэггүй. Ийм юм байгаа. За нарны тосыг бол би ч бас ганга хэрэглэн штэ. За би нөгөө амарлаг мейкап хийгээд идэгсэн чинь 3 ураг нараа. Энэ одоо яаж байгаа? Энэ яг нөгөө аяг угаах бүх юм хийгээд оролцдог яг 3 ураг маань. Нөгөө гарын ураг гэсэн чинь ийм гоё. Гоё шүү. Ингэж мейкап влог хийхгүй гүйл. За яах вэ? Ойлгож байгаа штэ ээж нар. Ялангуяа их аяг тав хүүхдийн хувцас сун руугадаг ээж нар бол маш ойлгож байгаа. За нарны тосныхаа дараа би ерөнхийдөө миний анзаарж байгаа бол энэ хавар би энэ хуруугаа нугаад ингээ гаргасан чи энэ хуруу яаж байна? За энэ хуруугаараа зач. Энэ хавар маань ингээд жоохон нөхцөлт айгүй их болоод байгаа. Base энийг болохоор энэ нөхцөлт нүрийн нөхцөлтэй гоё уус хөвгөө харагдуулахын тулд ерөнхийдөө бол бүрхдэг. Тэгээ бас ингээ миний хацар хавар жоохон заримдаа ингээ улаалт өгöd байдаг байхгүй юу? Тэрийгээ бас гоё өнгийн сэргийг зориулахаар ерөнхийдөө. Энэ бейс маань бас айгүй гоё усан сууртай. Тэнгүүд бас амар гоё чиглэлэг болгодог. Ер нь миний хэрэглэж байгаа нарны тос ч усан сууртай, цэвэрлэгээний бүтээгдэхүүн ч усан сууртай, ер нь дандаа усан сууртай бүтээгдэхүүнүүд дуртай. Миний крем хүртэл усан сууртай. За кремний хувьд болохоор би ерөөсөө нэг шахалтаар л нүрийн нокаут хийдэг байгаа. За тэгэнгүүт крем маань бас ийм бүтээгдэхүүн бинийхгүй харуулах гэхэрэл миний хүмүүс бүр багалаадах юм. Хог юм аа нэрээ. За яах вэ те нуугаад энэ миний одоо нөгөө дээр би харлаад Sephora-гийн шинэ савлалт нь ийм гоё болсон. Ийм хөрхөн болсон. Өмнөхөө бодвол арай жижигхэн болсон. Гэтэ савлгаа хэмжээ бүгд адилхан байгаа. Тэгээд нэг юм айгу мэдгүй яа чи надаа энэ нь айгу таалагдаад байгаа. Нөгөөх маань дууссан нөгөө савлгаатай байдаг. За тэгээ нэг удаагийн энэ шахалтаар миний нүрний бүр өөнүүд нь бүр зүгээр алуулдаг. Би энэ гэхдээ яг үнийг хэлэхэд мейкап юм биш нэг тийм рекламд тоглоод байгаа юм шиг мэдэрч байдаг. За хүмүүс гэхдээ ингээд нүд мүдэндээ консилер
өдөргээд юмнууд хэрэглээд гэдэг. Би ерөөсөө тийм юм хэрэглэдэггүй ш. Тийм юм хэрэглэж ерөөсөө сураагүй тэрийг ойлгочих очиж авч чаддгүй. Зүгээр л кремээрээ сайхан ингээд дарчдаг нөгөө нүднийхээ тэнний өнгийн тод гаргахын тулд тэгээд ер нь л ингээд крем маань бүх юмны үргийг гүйцэтгэждэг байх нь. За яна мейкап амар хийдэг хүмүүс миний бичлэгийг үзүүлээр илгэн бишч бүр өстө нэг дахиараа савж унах байхаа. Би бүр мэдрээд байна. Манай шүүдрээ яг энийг үзчихээд бүр илгэн хөшөөд өгөх гэж байгаа гэдэгт амар итгэлтэй. Яа, шүүдрээ чи бүр яаж ч амар супер мейкап хийдэг байхгүй. Хардаа ийм жоохноор ингээд амар гой бүх өг юм дарчдаг. Энэ жоохон голөгцсөн байна. За тэгээд яна энийг гулхтах бишээ. Миний энд чинь хавтцсан яваад байгаа юм биш үү? Би энэ чинь энийгээ би юу юм бол гайхаадсэн чинь. За яах вэ? Тэгээ ядаргаанд орсон ээж л байгаа. За тэгээд ингээд бодочлаа. Ми шинэж тусгаар нь би энэ нь болохоор хуурай пудр нүүрэн дээрээ түрхдэг. За одоо миний хөөрхөн багснууд. Тэгвэл энэ хуурай пудрээрээ гоё түгжиж өгж байгаа. Будгаа илүү удаан барих гэж. Би бол тэгж хийж байгаа ойлгодог. Ингээ болоо. Ерөнхийдөө суур маань ингээд тавьдж байгаа. Одоо нүүрэндээ жоохон өнгө будгаа оруулаад жинхэнэ зургаан зурж эхэлнэ. Хүн одоо хуурах үйл ажиллагаанд одоо яг орох гэж байна. За тэнгууд тэр хуралтын эхлэл хэсэг маань юу гэдэг вэ гэхээр би нүүрэн дээрээ гэрэл сүдэр тавина. Гэхдээ би зөвхөн сүдэр ашигладаг. Гэрэлний шаардлага байхгүй гэж боддог. Өөрийгөө тэр чинийгээр цагаан гэж үздэг байгаа. Тогсоо гэрэл байвал тавина. Даанч гэрэл байхгүй надаа. За одоо миний энэ хэсэг маань одоо амар том санагддаг байхгүй. Би энэ хэсгээ том харагдуулахгүй тул гой сүдрээр жоохон хуралтай хийж өгнө гэсэн үг. Гэхдээ бас хит бодохгүй. Угаасаа нөгөө юу болохоор өдөр тутмын бодолд би өөрөө амхандаа хийгээд байгаа шүү дээ, тий. Эфир. За ингэж өглөө. Тэгэнгүүтээ ерөнхийлөөд нэг юм тойруулаад ингэ бодчихно. Би тэгтээ жижиг тухтай болохоор тухсгээрээ нэг их өгдөггүй ч гэсэн өс юу хоёрынхаа балансыг нь тааруулах маягтайгаар ер нь өснийхээ хар өнгийг арсныхаа цагаан өнгө рүү уусгах маягтайгаар өөрийгөө би бодож ийн гэж бодлоо. Сүдрэ тавьчлаа. Миний сүдэр болохоор хань Hope Girl. Инстэ хөөрхөн савлгаатай шүү. Ийм хөөрхөн нараа. Тэгээ энэ болохоор өөрөөсөө бас ингэж тавьдаг. Ийм хөөрхөн ингэж тавьж болдог. Цүнхлээд авч явж явах үед амар ихтэй эндээ толтой. Сүдрээрээ би нөгөө хамраа өндөрлөхөө мартах чинь. Хамраа өндөрлөн. Гэхдээ хамраа өндөрлөхдөө би хамраа өндөрлөх тал дээр жоохон чадвар муутай. Нэг хамраа хүмүүс ингээ аягүй нарийн харагдуулаад байдаг шүү. Миний хамар бүр нарийн сахааргүй юм өргөн байгаа. Гэхдээ яг би бас аргыг нь болоод нэг юм худлаа өнөө өндөрлөөд идэгэн. Эффект хэрэгэлсэн юм шиг өндөрлөх гэдэг. Энэ хараа бас өндөрлөгдөд байгаа юм шиг байна. Ингээ харахаар хамар маань жижигэрж ийн нэг үгүй. Гэхдээ бас их гоё зураг моргон дээр их гоё гарнаа энэ ч яг цагаад л хар. Их гоё гарт юм бичлэг дээр. Би ч яг намхан хамартай болох хүн биш. Энд бол нэг юм өндөр ясвал байгаа. Яг энэ хүн л нэг л бүрэн болчиход юм да. Тэгтээ ах. За одоо энийгээ ингээ гоё бленд хийгээл уусгаал. Яна би яг одоо энэ мейкапынхаа төгсгөл талчгандаг дээрээ тавих гэдэг юм. Ингээд миний хамар өндөрлөлт конец фильм аа. Үүний дараа за үндсэн суур юугаа тавьсны дараа би одоо нүдэндээ үгүй хөмсг рүүгээ орно. За хөмсгний харандааны хувьд нэг ийм нөхөр байна. Нөгөө гоё хүмснүүдээр харуулах гэдэг шүү дээ. Ийм удаандаа буруу талд нь. Энэ. За энэ бол ерөнхийдөө тасхаар өнгөтэй. Би хүмсгнийхаа харандаагаар хоёр юм хийдэг. Нэг нь болохоор хүмсгөө ерөнхийдөө яг сүүл хэсгээ тодруулж өгөөд урд хэсэг рүүгээ нэг ордоггүй. Тэгэхээр би айгүй хурц харагдах гэдэг. Тэгээд нүднийхээ нөгөө сормоосны дотор хэсэг байдаг шүү дээ, тий. Тэрийг нь бодаад өгдөг. За одоо энэнийг би одоо артлынхны самаар нь самнаад сайхан тарна. Тэнгүүт гоё нэг юм бүдгрээд арай жоохон хөмсөг төрхөн доо. За одоо эн чинь нүдэ будаад эхлэхээр энэ тод нөхөр чинь тэгээд гоё уусаад гоё ялна. Би нөгөө хар өнгийг сонгож боддог шалтгаан маань юу гэхээр миний өсөөрөө айгу тас харахгүй юу? Тэнгүүд би тас хар өнгийг сонирхож бодчихсоо юу яатсан. Одоо нөгөө шууд нүдэ будгаас өмнө би эхлээд энэ доотхоо шууд тадруулаад авчин. Тэр нь амар идэхгүй болохоор мартах гэдэг. Хөмсгөө бодлаа. Нүднийхээ доотлыг тадрууллаа. Нэрээ энэ харандааны айгу гоё юм нь юу гэхээр юу яадаг? Би одоо өөр зөндөө бүр буудгүй амар гоё үнэтэй
Евро очоод энэ Америкт очоод гой сайхны дэлгүүрүүдээс нь хамгийн үнэтэй гэсэн гой харандаануудыг хэрэглэж үзсэн заяа. Бүгдээрээ дандаа ингээд доошо буучдаг амар ядраатай. Миний бүр хамгийн дургүй. Тэгэнгүүт энэ будаг болохоор яг ингээд нүдний доогоор бодсон ч энэ доор нь одоо ингээд наалтаж ирэхгүй байгааз би бодчихад хахад нь ерөөсө буухгүй байгааз. Ер нь бол ийм нөгөө харандаануудыг ингэж бодохоор шууд доор нь буучаад идэв штэ. Энэ хөмсгний харандаа бол ерөөсө энэ харандаа бол огт буудаггүй их гоё. За тэгээд одоо миний нүд ингээд цаанаасаа гоё татраад гисэн байна. Гэхдээ би энэ урд хэсэг рүү нөрөөсөө очдоггүй. Зөвхөн яг эндээс ингээд одоо 4-ний 3 дээр нь л авчирдаг гэсэн. Миний хувьд би энэ тэнийг ашиглана. За энэ тэний хувьд өдөр тутамдаа би яг энэ өнгийг ашиглана, энэ өнгийг ашиглана, энийг ашиглана. Энэ хоёр нь болохоор жоохон саатай. Тэгээд энэ өнгийг жоохон юм нөгөө нэг нүдэд тодруулах үднээс энэ өнгийг ашиглана уусгах. Хамгийн эхлээд суур өнгөөрөө би энийг сонгоно. Тэнээр болохоор ерөнхийдөө нүдээ ингээд тэр чигт нь гоё юу яагаад өгнө. Будаад өгнө уусгаад. Одоо миний уусгаж байгаа хэсэг юм байна. Гэхдээ миний жоохон энэ хөмсөг нүд хоёрын хоорондох цаа жоохон хол юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээ би ер нь бол бүр уусгалтаа хөмсөг хүртлээ айгуу гоё юм нөгөө натуралаар уусгах гэж айгуу хичээдэг. Натуралаар. За тий одоо ингээд нэг амар ялгаа гарахгүй байгааз гэхдээ нэг жоохон сэргээд өгж байгаа зү тийш ингээ өрөвдөд байгаа юм шиг. За тэгээд нилээ сэн дараагаад өгнө. Саяны бодгаараа ингээ доотлын нилээ ингээ яагаад өгчдөг. Уусгаа тараагаад өгчдөг. Миний хоёр дахь бодгаар нь болохоор энийг нь сонгодог. Энэ саатай. Тэгээ энийг болохоор би жоохон энэ нүднийхээ энэ төгсгөл хэсэг дээр жоохон яг энэ чиглэл дээр бодож өгнө. Эндээс энэ чиглэл рүү жоохон ингээ уусгаж тарааж. За тэгээ энэнийхээ дараа болохоор энэ бүр юм цайвар цасан өнгөөр болохоор энэ уртлаа би бодож өгнө. За тэгээ дандаа би нөгөө нэг л юга ашиглаж тээ багсаа арчаал ашиглал энийг эндээ. Цагаан цаанаасаа би дахиад энэ доогуура жоох ингээд түрхэд өгдөг. За одоо энэнийхээ дараа энэ тод өнгөн штэ тий. Энэ өнгнөөс энэ доор нь арай ундаа багс ашигладаг. За энэ контрол ингээд татчихлаа. Би контрол татахтаа болохоор ерөнхийдөө яг энэ нүднийхээ одоо энэ нүднийхээ ингээд энэ татагдж байгаа шугамын дээш нь үргэлжлүүлээ авчдаг. Яг энэ дугуугаа дээш үргэлжлүүллээ. За тэнгүүтээ дээдлийн үргэлжлүүлж татаж ирэхдээ яг нүднийхээ энэ гол руу авчирч өгдөг. Урагшаа ерөөсөө контрол өгдөггүй. За тэгээд энэ талаас яг адилхан тэгээ бодчих. За тэгээ одоо энэгээр энэ би энэ талынхаа яг доотлын яг сормоосын дээгүүрээ хагас бодоод өгсөн байна. Нөгөө талаа бас яг тэгээ сормоосын дээгүүрээ хагас бодоод өгчөн. Гэт нүд маань тадраад эхэлж байгаа юм. Одоо сормоосаа бодоод тэгээл тусаа. Уруулаас бодно штэ. За сормосны хувьд болохоор уг нь би айгүй гоё сормосны бодог хэрэгэлдэг гэсэн байхгүй юу? Ханкукийн ингээд нөгөө өстэй, бодонгууд ингээд өстэй юм шиг ингээд нэмээд бүр гоё дөрүүлдэг. Тэгсэн чинь тийм бодог байхгүй байгаагаас болоод тэр бодог маань дууссан. Монголоос захиж авах хэрэгтэй байгаа. Тэгээ би одоохондоо нэг юм тестер сормосны бодог байгаа надаа. Бэлэг мэлгэнд хэлсэн болоо да. Тэгээд энийг зүгээр сайхан ашиглаж. Гэтэ сормосны бодогос ёстой гоё бүтээгдэхүүн. Будсан сормос болон будаагүй сормостой нүдний ялгаа бол амар агааз. Энэ сормосны бодог бүр яагаад юм гоё юм бэ те. За тэгээд нэг иймэрхүү. Одоо гоё уруулаа. Уруулаа ихлэ хүрээлнэ. Ингээд зөрүүлээд авчдээ. За тэгээд тэрний дараа өнгөлнөө. Манай үүдийн одоо яг төвчээрийнх нь эцсийн левел дээр явж шүү. Одоо ойлгох гээд байна. За тэгээ би сая уруулаа бодчихлаа. Миний уруул бодсон бүтээгдэхүүн болохоор энэ Maybelline Super Stay Matte Link байгаа. Тэгээд энэ болохоор айгуу тийм тогтоод 24 цаг бүр арилдаггүй заяа. Тэгэнгүүтээ хамгийн амар нь бүр будаг арилгагчаар хүртэл ингээ арилдаггүй тосон болон усан сурт ялгаа бүр амар хэцүү арилдаг. Тэгээ би бүр бодоод тийм Maybelline-ийнх нь өөртөө юуг нь гаргачихасаа гэд арилгадаг зориултын юм бас гаргаад өгчээсэй гэж бодоод идэж байдаг байх би мэдэхгүй ч яж магадгүй. Тэгээд нөгөө уруулаа болохоор мэдээж ирэх хүрээлсэн юм нь бол Kylie-ийн харандагаар номер нь бүр ингээд устдаад алгуулсан байна. Мэдгүй байна. Ямар ч байсан Kylie-ийн урал хүрээлэгчүүд бас их гой санагддаг. За тэгээд хамгийн төгсгөлт нь болохоор энэ хөөрхөн юмыг одоо би энэ хэсгээрээ төрхөж өгнө. Тэгэнгүүт бүр нэг их гоё юм. Зөөлх мэдрэмж төрүүлдэг. Энэ айгуу гоё ягаан өнгөтэй.
Тэгээд хүмүүс яг арсныхаа өнгөнд тааруулаад өөртөө хараа ингээд амар хөөрхөн болгочихж байгаад гэдэг өөрөө л баясаад өөрийнхөө хөөрхнийг гайхаад идэгтэй. Ингээл мейкапын шаардлага өндөр үйлдэл тэрийг хэрэглэдэг. Хүй манай үг яг бүр эцсийн лимитийнх нь төгсгөлийнх нь үг зурхных нь үгнийх нь үг ярианаа гарч эхэлж байгаа учраас би өнөөдөр ингээд өөрийнхөө мейкап влогоо дуусгая. Айгу өөрөөсөө ичиж хилээд идэх те. Тэгээд миний дараагийн влогоор уулзтлаа. Баяртай.